манай сургууль дээр энэ Eduten гэдэг Финляндийн одоо номер 1 платформ байгаа. Энэ хөтөлбөр бол хэрэгжээд 3 жил болж байна. За тэгээ ялангуяа ковидын одоо хичээлийг захимаар орох үед бас бид нар хэрэгжүүлж эхэлжсэн. Тэгэхээр энэ математикийн хөтөлбөр маань яадаг вэ гэхээр цөм хөтөлбөртөө зэрэгцүүлж явж болдог. Өөрөөр хэлбэл математикийн хичээлийг одоо хүүхэд илүү ойлгож, илүү дуртай болох дэмждэг хиймэл оюухан дээр суурилсан тоглоомын хөтөлбөр одоо юм. Тэгээ ингээ харахаар тоглоом тоглоод байгаа мөн гэхээр бодлого бодоод идэг. Тэгээ одоо яг энэ жилийн манай хүүхдүүдийн статистик мэдээг харахад бол 9 сарын 1-ээс яг өнөөдрийг хүртэл манай бага ангийн 450 сурагч бол 8 сая бодлого батцсан байна. Гэтэл бас дэвтэр дээр бас монгол хэл дээр бодлогоо батцсан байдаг. Тэгээд ерөнхийдөө яг хүүхэд математикт одоо суур хичээл маш одоо чухал гэдэг тийм ээ хүүхдэд унших, бичих, тооцоолох. Тэгэхээр математикийн хичээл дээр хүүхдүүд жоохон айцтай байдаг учраас хоцрогдоод идэг. Тэгээ хоцроод идэг учраас тэр нь өөрөө сэтгэл зүйд нөлөөлөд ер нь ингээд дургу болчихдог тийм ээ. Тэгэхээр энэ хөтөлбөр маань өөрөө одоо хүүхдийг тоглоомоор идэвхжүүлээд өгчдөг учраас тэгээ илүү амархан ойлгочтой баг ингээд аяндаа зөнгөөрөө сурчдаг болохоор хүүхэд өөрөө одоо юу гэдэг юм тийм тоо гэдэг чинь хэцүү шүү гэдэг тийм ойлголт болчихж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хүүхдүүдийн маань дуртай зүйлээ дуртай аргаараа тийм ээ хийгээд эхлэхээр аяандаа суурь чадвар үзэд нөлөөлөд эхэлж байгаа. Тэгээ одоо ер нь бол манай 1-2 дугаар ангийн хүүхдүүд чинь үржихийг, хуваахыг, цээж тоо өдр бол ер нь ямар ч асуудалгүй сураа явчихдаг юм байгаад байгаа. Тэгээд өөрөөсөө хамгийн гол маш дуртай 7 хоногт одоо 5 цагийн математик хичээл орж байхдаа эдүүтэйний хичээл 1 цаг байдаг. Тэгэхээр тэрэндээ маш дуртай. Тэгээ яг өөр бас нэг асуудал гэдэг нь юу гэхээр одоо хүүхдүүд энийг таблетэн дээр хийдэг. Тэгэхээр нэг дэлгэцийн цаг одоо ямар байх гэж асуулт байдаг. Тэгэхээр ер нь бол дэлгэцний өмнө өнгөрөх чанартай цаг, чанаргүй цаг гэж хоёр байгаа. Манай хүүхдүүдийн статистик бол ерөнхийдөө нэг хүүхэд цаг 15 минут дунджаар 7 хоногт зарцуулсан байна. 7 хоногт. Тэгээд нэг хүүхэд бол ерөнхийдөө нэг дунджаар 800-аад бодлогыг 7 хоногт ботсон. Тэгэхээр нэг цаг одоо дэлгэцний ард суугаад 800 бодлого ботсон маань өөрөө чанартай цаг. Хоёрдугаар тэр хүүхэд яг одоо суралцах үйл одоо процесс нь ингэж маш сайн одоо нэвтрэлтэй явагдаж байна гэсэн байна. Тэгэхээр олон цаг одоо дэлгэцний өмнө байх эсвэл одоо бага цагаар дэлгэцний өмнө сурах хоёрын одоо үр дүнгийн ялгааны байдаг юм байна. Тэгэхээр одоо маш товчхон цагт зөв аргаар, зөв технологиор хүүхдэд тэр одоо хичээлийг ойлгох нь маш чухал байгаа юм л да. Тэгээд өнөөдөр шинэ мянганы хүүхдүүдтэй байна тийм ээ. Тэгэхээр энэ хүүхдүүд чинь яалтчгүй дижитал технологиос холдохгүй. Тэгэхээр бид нар дижитал технологиг смарт хэрэглэх гэсэн одоо эзэмшүүлээд туршиж байгаа. Тэгээд одоо бол энэ 2 сарын 7-наас эхлээд боловсролын үндэсний хөрөлнгөөс бол энэ 4-р ангийн 15 бүлгийн 520 хүүхэд дээр бол эдүүтэй хөтөлбөрийг монгол хэл дээр туршилсан. За ингээд туршилт бол одоо маргаашаар дуусгуулж байгаа. Тэгээд энэ туршилтын үр дүнгээ бас хуваалцах. Тэгээд энэ хугацаанд бас манай одоо энэ Баян зүрх төрийн 150 давтар сургуулийн 4-р ангийн 4 сурагч ирсэн байгаа. Тэгээд бас хүүхдүүдээс асуувал хүүхдүүд л ер нь өөрсдөө хэлэндээ бид нар. За энэ аппликейшнийг татаад хичнээн бодлого ботсон бэ? Ер нь ямар санагдаж байна? Гоё байна уу? Амар гоё байгаа нэг гэх юу. Амар хурдан ботгоход их хэрэгтэй. Тэгээд өдөртөө их бодлого ботход бас хэрэгтэй. Сайн. Ирээд бол гоё байна. Хурдан ботох тэгээд бас ингээд ойдогт бол сайжрах тийм хөө юм өөрчлөгдсөн. За эхлээ өөрийгөө танилцуулъя мэд. Намайг ойлго гэдэг 4-ийн ангийн сурагч. 2020 онд маш муухай корона гэдэг вирус гарснаас хойш би нөгөө математик тоонд маш муу болоод тэгээд 3 дугаар ангид орохдоо тийм тооны хичээлдэг маш дурггүй хүндэлтэй байсан. Тэгээд хурд мөрж ээжлэхэд маш асуудалтай, чэйжлэмээргүй хүмүүсийг бүр ингээд чи ямар хичээлтэй дурггүй гэхээр би дандаа математик гэж хэлдэг. Эдүүтэй хичээл орсноос хойш би тоондоо сайн болж хүрдээж ээжлээд математика бодоод тоо бодоод амар санагдсан. Намайг Дэлгэр сайхны бүртээ үжин гэдэг 150 дахь сургуулийн 4-ийн ангийн сурагч. Гэхдээ ганцаараа даалгавраа хийхээр нөгөө зарим юмнуудыг ойлгохгүй эдүүтэй хичээл дээр дэлгэцэн дээр зураглал мургалтай болохоор арай ойлгомжтой тийг хийж чаддаг. 155 дахь сургуулийн 4-ийн ангийн сурагч Намайг Даваа Сарангийн Нандин Зэ гэдэг. За математикийн дээр дуртай жилийн хурдан боддог болсон.